Сайн уу? За өнөөдрийг надтай өнгөрүүлцгээе. Би өнөөдөр та хэдтэй нэг мэдээллийг хуваалцах гад тэгээд бичлэг хийгээд энэ өдрийг эхлүүлж байна. Сайн уу? За гэрээсээ гараад ирлээ. Дандаа ингээд юмудаа бэлдээд. Гэсэн би өнөөдөр одоо 11-ээс ажилтай. Дэлгүүрээр болохоор би одоо 9 гэж гарч байна. Ямар дэлгүүрээр орох гэж байгаа гэхээр энэ нэг Black Friday гэдэг дэлгүүр авахгүй. Тэр дэлгүүр яадаг вэ гэхээр нэг Amazon ч юм уу энэ тэндээс хүмүүс их алган бараа ангуудаа буцаагдчих штеп. Буцаагдсан бараануудыг тэг ингээд бөөнөр нь ингээд багц цолоход энэ тэнд хүмүүс худалдаж авч зардаг байхгүй юу? Тэрний айгүй том нэг дэлгүүр гэдэг. Тийш очиод ингээд та нарт бас ийм дэлгүүр байдаг шүү. Заавал юмыг үнэтэй ингээд аваад авах шаардлагагүй. Тэр дэлгүүрүүд чинь юмнууд нь шинэ мөртлөө яг задлж мадлцсан ганц хоёр өмс шүдэж хагаад таалагдахгүй багтсан ч юм уу тийм хүмүүс ингээд буцаацсан юмнууд байдаг байхгүй юу? Тэгээ би ягаад энэ бараануудыг айгүй санд болгоод байдаг вэ гэхээр ерөөсөө дэлхийд чинь барааны илүүдэл болцсон шүү дээ. Айгүй хэрэгцээ бол зөндөл өгдөг шүү дээ. Хэрэгцээгээд хангахын тулд ингээд дандаа үйлдвэрлэж байгаа шинэ бүтээгдэхүүнүүд аваад ах юм бол энэ бүтэхгүй шүү дээ. Тэгэхээр ерөнхийдөө бол тэр энэ дэлгүүрүүдээр ороод бас хямдхан боломжийн үнэтэй байдаг болохоор тэднээсүүдээс бас орж авж байгаагаар энэ Black Friday гэхдээ жоохон нөгөө газар тэгээ бодож жоох үнэтэй санагддаг. Нэг Monday болгон тэдэн төгрөг хоёр дахь төлөвлөгөөнд хэдэн төгрөг гэдэг ерөнхий үн зарласан дэлгүүрүүдээс арай өөр үнэтэй санагддаг. Гэхдээ яг хойш орж үзвэл ерөнхийдөө ийм дэлгүүрүүдээр ирвэл каш мөнгө аваад ирвэл айгүй амар байдаг. Тэгэх юм бол нэг юу яд чинь 13% такса төлөхгүйгээр шууд авч болдог гэсэн. За эдгээр дэлгүүрүүдийн бараанууд нь ихэвчлэн том дэлгүүр болох Amazon, Walmart, Costco зэрэгээс буцаагдсан бараанууд эсвэл илүүдл нөөц бараанууд эсвэл тээврийн авчид сабагла бодол нэвдэрсэн бараанууд болон дампуурсан дэлгүүрүүдийн үлдэгдэл бараануудыг ямад үнээр зардаг газрууд байна. За эдгээр бараануудыг авахтаа болохоор сабагла бодлыг нээж үзэж шалгахт он сар өдрүүдийн шалгаж авах хамгийн чухал. Тиймэрхүү бараанууд ихэвчлэн одоо хамгийн эхний өдрөө буусан дэлгүүрт шинэ бараа буусан өдрөө $25 гэдэг бол заримдаа хамгийн сүүлийн өдрүүд нь бүх бараанууд $2, $3, $4 болтлоо хямдарсан байдаг. Энэ Black Friday миний орсон өнүүд арай өөр. Энэ болохоор өдрийн үнэ нь өөр биш. Ерөнхийдөө өнүүдийн ингээд 50%, 30% хямдруулаад тавьсан байдаг. Одоо принтерийн хор байна. Өндөр ярих юм бол үнэ нь бол 65 байт юм. Тэгээд 32-оор зарж байгаа. Хэрэгэлсэн гинэ. Энд дээр энэ бичлэгтэй ярина. Хэрэгэлсэн бол хэрэгэлсэн гэдэг энийг болохоор хэрэглээгүй зүгээр open box гэж очиж хайрцаг донгоодсон. Ажлын готлууд бас байна. Энэ болохоор катих байна. Тэр шүү дээ. Гараад ирлээ. Манай ажил эндээс нэг 2 км 10 минут хөрөхгүй газар явал ажил руу орчин. Одоо ажлын минь цаг болчихлоо. Хүмүүс нар айгүй том тэргээр нь авч. Тэгээ хүнсний бүтээгдэхүүн авах гэж байгаад тэгээ гоо сайхны бүтээгдэхүүн авах гэж байгаад он сарын сайн хараад тэгэж авна. Тэгээд цахилгаан бараа авах гэж байгаад энэ чинь нугасаа шалгаж өгдөг. Тэгээ шалгуулж аваад авахгүй бол буцаана гэсэн ойлголтоор нэмэрхүү газруудаар байдаг баг шүү. За ажлаа дуусаа. Даг илүү гарлаа.